Хөөхөн болох гэд ирэмдэглүүлсэн бүсгүй. За юу яцхан бамбарнууд минь. Яг хэдүүлээ сүүлийн үед бараг л 2010 оноос өмнөх Солонгосын жинхэнэ классик гэгдэх алтан үеийн аимшигын кинонууд руу нэгэнтээ орсон тул энэ удаад ч гэсэн нэлээд өндөр үзүүлэлттэй ямар ч сүнс чөтгөргүй ч гэсэн жинхэнэ үзээтэй киног ярихад бэлэн боллоо. Энэ удаад ярих кино бол 2006 оны Bloody Reunion буюу цуст уулзалт. За тэгээд олон юм яриад явах уу, шууд кинонда орцгоё. Дээрээс нь манайхан энэ киногоо үзчихэд байнгын даархгүй хаа нэг иймэрхүү аимшигын мөртлөө хөнгөн хөөхөн кино оруулвал ямар байна гэдгийг доор комментоор заавал бичээрэй. За. Нэгэн бие давхар багш сурагчтайгаа далайн эрэг дээр тоглож байхад гинтэл усанд гарснаар яаран сандран эмнэлгийн зүг хөдлөхөн тэр. Нөхөр нь ч дөнгөж төрсэн хүүхдээ харснаа яагаад ч юм бүү мэд их л уурлаж шууд газар чидэх ба хэсэг хугацааны дараа хүүхдээ зойрын өрөөндөө оруулан хорж байгаад өөрийгөө дүүжлэн амиа хорлож буугаар кино маань эхэлнэ. Хэсэг бүлэг мөрдөгчөд хэргийн газарт ирэн үзлэг хийж байгаад өрөөний гэрлэлийг нь асаатал их л зэрлэг байдлаар алагдсан хэд хэдэн хүний цогцос байж байхан тэр. Ингэснээр өнөөх мөрдөгч амьд үлдсэн 2 хүн болох түрүүний багш болон нэгэн сурагч дээр нь буюу эмнэлэг дээр очсноор манай киноны гол дур болох Мижа яг юу болсон тухай түүхийг ярьж эхэлдэг. Манай Мижа түрүүний багшийн нэгэн шав бөгөөд маш олон жилийн дараа 10 жилийнхнаараа уулзалтах гээд багшиндаа цуглаж байгаа л болж таардаг. Багшийнх нь би нэлээ муудчихсан манай Мижа асарч байгаа мэт л харагдана. Муудалцсан мэт л 2 хос. Нэлээд стресстэй харагдах рокер залуу. Задгай машин унсан нэгэн ганган бүсгүй болон энэ бондгор залуу гээд ангийнх нь найзууд бөөндөө л тал талаас ирж харагдана. Хамгийн ихэнд өнөө рокер залууч ирэн шууд багштайгаа мэдлэх ба багш нь ч уулзах сайхан байна шүү гээд гараас натгахад өнөөх рокер залуу нэг л юм сансан уу гэлтэй их сонирн босноо шууд лифтэхнэр гараа татаж авч харагдана. Тэгснээ эргэж харснаа багшаа уртуудаа амьдраарай. Бид нар ачиг чинь хариултал амьд байна шүү гэдэл нэг л сонин зүйлс хэлж харагдана. Нуудалгүй араас нь ангийн хос 2 ч ирж харагдах ба эрэгтэйгийнх нь нэр Сэв. Өнөө Сэв ч эхнэрийн хамт манай Мижатай мэдлэн араас нь шууд багштайгаа уулзахаар дотогш ордог. Багш нь ч та хоёрыг ингээд хамтд нь арах сайхан байна шүү. Та хоёр яг л таарах хосууд гэж би бүр багаас чинь зөндөө хэлдэг байсан да гэдэл хэлэхэд өнөөх Сэв нэлээ эвгүй харснаа шууд багш руугаа бит хоёр багада эжилхэн ядуу байсан болохоор л та тэгдэг байсан биз дээ гэдэл их л хүйтэн хүндийл хэлхэн тэр. Багштайгаа уулзаж дуусчаад өнөөх ааштай Сэв тагтан дээр гарan өнөө ангийн рокер залуутайгаа уулзан ашгүй энэ олон жилийн дараа Мижагийн ачаар ингээд бөөндөө нэг уулзлаа шүү те. Гэхдээ энэ Мижа тэр бүх зүйлсийн араас одоо яаж багшийг асарч хажууд нь хамт байж чаддаг байна гэдэл бас л нэг сонин нууцлаг зүйлсийн тухай ярьж харагдана. Нуудалгүй араас нь хамгийн сүүлийн зочин болох өнөөх бондгор болон ганган хүүхэн хоёр ирэхэд бүгд л өнөөх ганган хүүхэн лөө юу вэ чи чинь ямар хөөрхөн болчихсон юм бэ? Яаж ингэж турсан юм бэ? Гоо сайхны хагалгаа юу гээл гайхацгаана. Өнөөх хоёрч багш руугаа ороод их л дулаахнаар багшаа сансан шүү гээл мэдлэн ёсолж харагдана. Багш нь ч чи чинь хөлөө яачихсан юм бэ гээл бондор залуугаас асуухад өнөөх нь энэ нөгөө юу штэ яагаад нөгөө бүтэн өдөржингөө би сквад сууснаас болоод гэхдээ зүгээрээ миний л буруу байсан юм чинь гээл хэлэхэд багш нь юу ч сандаггүй. Манай Мижач Сэвгийн эхнэртэй нь хамт багшийнхаа гэрийн ханан дээрх өөрсдийн багтаа зурж байсан зургийг харангаа нэрээ манай ангийн жуван хэдийн ирчихсэн байгаа шүү. Яагаад нөгөө огт дуурдгүй нэлээд ичимхий нэг залуу байсан штэ гээл хин нэгний тухай ярилцаж харагдана. Энэ жуван гэд нэрийг манайхан сайн тогтоогоод аваарай за. Хойштоо нэлээд чухал нэр болох юм шүү. Ер нь л энэ шавнырийнх нь багш руугаа харж байгаа, хэлж байгаа гэд нэг л сонин хүүтэн хүндийл байгаад байдаг. За ингээд маш олон жилийн дараа ангиараа цугласан хэд ч уухан ууж далаад орж тоглохын тоглоод цагийг их л хөвгөлтэй өнгөрүүлж харагдана.
Энэ үеэр тэрэгцэр дээр суусан багш нь ч өөрийн гэрийн зойрын өрөө рүү ороод тоосон дарагдчихсан байсан хайрцагнаас сурагч нарынхаа багын зургийг хараад санаа алдах хооронд гинтэл дүүжлэгдэж өгсөн хүн хальт харагдаад л өнгөрдөг. Манай Мижаач гэрийн гадаа ширээ засчихсан өнөөх ааштай Сэвүүтэй ярилцаж байхад өнөөх Сэв нь тэр нөгөө Жувон гэдэг чинь анги дээр өмдөндөө байгаад бид нар бүгд шоосноос болоод сургуулаасаа гарчихсан нөхөр мөн билүү. Тэгээд сургуулаасаа гарсан өдөр нь ээж нь бас осолд орсон ч үлээ нэг тиймэрхүү зүйл сонсогдож байсан нөхөр мөн үү гэдэл их л дургуй шинжтэй л манай Мижаагаас асууж харагдана. Өнөөх ганган бүсгүй жаал далайн усан тоглолцоход хувцас солиж байхад хэн нэгэн араас нь ширтэж байгаа мэт л харагддаг. Нэг сонин зүйл нь энэ ганган бүсгүй нүдний шилээ бүр огт тайлдаггүй юм шиг байгаа. Бүгд багшийнхаа гэрийн гадаа ширээ засаад хоол ундаа бэлдэх хооронд ангийнх нь өнөө ганган бүсгүй багшигаа салхилуулахаар явах ба тэрэгцрийг нь түрж байхдаа багшаа та нэрээ санаж гин үү? Ахлах ангид байхад биеийн тамирын хичээл дээр би өөрийн биеийн жингээ үзэхэд хитрхи тарган байсан тул төхөөрөмж нь эвдрэхэд та миний эзнээс чимхэж байснаа намайг шоолж байснаа санаж гин үү? Бусад бүх хүүхдүүд ч гэсэн намайг их л шоолсон доо тий. Тэр үгнээс чинь уулж би маш их хичээж эцэст нь турж чадсан. Би бүр өөрийн бүх мөнгөө гадаад үзмжээ янзлах гоо сайхны хагалгаанд үрсэн. Эмнэлгийн хүмүүс бүр сүулдэ намайг галзуурчихсан байна гэдээ ахиж хагалгаа хийж өгөхгүй гэсэн. Гэхдээ одоо би баараг л мис шиг болсон байгаа өстэй багшаа. Гэтэл нэлээд хүүтнээр ярангаа багшийнхаа тэргийг их л хүчтэйгээр турж эхэлдэг. Багш нь сандран би санахгүй байна. Би нэрээ тэглүү гэж хэлэх ба өнөөх ганган бүсгүйч багшигаа жижигхэн хавцал шиг зүйлсээр авч ирэн багшийнхаа айж байгаа царайг харснаа. За нөгөө хэд хүлээж байгаа. Хоёлоо явъя гэж ашгүй багшигаа аваад буцаад явхан тэр. Ингээд хоол ундч бэлэн болж бүгд гадаа ширээ тойроод суухад багш нь бялуун дээр хлаа үлэхтэй битүү ханиалгаад хөөхий би энэ их л муу агаал харагдана. Багшийнхаа төрсөн өдрөөр нь ангаараа уулзаж байсан юм байна лээ. Багш нь чөөрхий сурагчдаа хандан та нартаа бүгдэнд нь хайртай шүү. Хоорондоо холбоотой байгаарай. Энтергээд үг хэлээд дуусахад өнөөх ааштай Сэв та худлаа наадахтаа бол хамгийн сайн ханддаг байсан биз дээ гээл нөгөө рокер залуу руу зааж харагдана. Кадр солигдож мань хэдийн сурагч байх үеийг харуулхад энэ нөхдүүд багшийнхаа гэрийн зойрын өрөөний цонхыг онгойлгон нөгөө дандаа л туулааны маск зүүж явдаг хөөхий ирэмдэг хүүгээр нь үргэлжил дог тохуу хийдэг л байсан байдаг. Харин өнөөх бараг л юм ярьдаггүй дуугүй номоо ичимхий Жувон гих залуу л багшийнхаа хүүхдтэй хүний ёсоор харьцдаг л байсан болж таардаг. Багшийнх нь хүүхэд нь яагаад ч юм нэг юм их л эвгүй төрхтэй төрсөн тул огт сургуульд явуулахгүй дандаа л энэ зойрондоо хорддог байсан юм шиг байгаа. Бэршлэгний эхэнд гарсанчлан энэ хүүхдийн аав нь буюу энэ багшийн нөхөр нь өөрийгөө боомлон амиа орлсон шалтгаан нь ч гэсэн энэ хүүхэд нь л байсан болж таардаг. Найрч эд дундаа сайхан үргэлжилж байхад өнөөх ааштай Сэв багш руугаа их л үш хонзонтой муухай хараад л байж байдаг. Кадр солигдож өмнөх үе рүү буцахад багш нарын баярын өдөр энэ ааштай Сэв хөөхий ар гэр нь ядуу байсан тул багштай бэлэг болгож оймсны цуглуулга өгсөн ба багш нь нээж харцгаад Сэв энийгээ буцаад ээжтэй аваачаад өгч гэж бэлгийг нь огт тоогоогүй юм байна лээ. Үйл явдал буцаад одоо үедээ ирэхэд өнөөх ганган бүсгүйч багшаа одоо ер нь жилдээ нэг удаа хамтдаа гадагшаа аялж бай гэж ярилцаж байхад өнөөх ааштай Сэв юм хум хаглаад агсан тавьж эхэлхэн тэрдэ. Бусад руугаа та нар юундаа ингэж их саймшраад байгаа. Та нарт бүгдэнд нь хэлэх зүйл байгаа л үстэй. Яагаад худлаа бүгд зүгээр юм шиг жүжиглээд байгаа. Төөй бондороо чи багшаас олж ийм үлдээ болоо үстэй. Ер нь бид нар бүгд л багшаас олж ийм арчаагүй амьдарч байгаа үстэй. Багшаа бид нар таныг сансандаа ирсэн гэж бодож гин үү гэж жаал хашгирч байгаа л цаашаага яваад өгдөг. Энэ бүгдийг сонссон багшийн биеийн жогцсон муудсан тул үлдсэн хідэн байшин дотор орж суухаар болдог. Дөнгөж дотогшоо ороо суухад багш нь хөөхий өмдөндөө хүндэрчих ба өнөөх ааштай Сэвгийн эхнэр болон манай Мижа хоёр багшигаа усанд оруулахаар аваад явдаг. Үлдсэн хідэн ч хөөхий багшийн маань би ийм муудсан гэж өстой бодоогүй юм байна шүү. Нөгөө эвгүй царайтай хүүхэд нь гинтэл алга болчихсон гэсэн. Одоо хаана явдсан бол гэдэл хоорондоо ярилцаад л үлддэг. Энэ үеэр түрүүжингээ агсан тавьсан өнөөх ааштай Сэв амандаа өглөн далайн эрэг дээр шээгээд байж байхад 그런 꼴을 살고 있는 거라고. 이번 족같거든.
Байшин дотор саяны Сэвгийн эхнэр багшигаа усанд оруулж байхдаа гинтэл "Багшаа, та ерөн сандаг уу? 6 дугаар ангийн багш нарын баяраар сурагч болгон л танд бэлэг өгч байхад манай гэр бүл бэлэг авах мөнгөгүй ядуу байсан тул би ээжтэйгээ нийлэн шүнжин сууж байгаа л танд мэдчилгээний цаас игээд очиход та намайг нэлээд их шоолсон. Би ууг нь бүр сэтгэл зүрхнээсээ хайртай шүү багшаа гэд дээр нь бичсэн байсан. Таныг шоолоход би маш их хитсэн. Бусад хүүхдүүд ч гэсэн таныг дагаад намайг зөндөө их шоолсон. Дугтууд уран мөнгөтэй бэлэгний хажууд миний муу бэлэгч танд бол хог хаягдал шиг л байсан байх л та. Гэтэл бас л нэг өөрийн травма авсан түүхээ ярих ба цаашаага угаалтуур дээр очин альчуураа цэвэрлэж байхад хөөхий бэлхүүснээс доошоо ямар ч мдээгүй болсон багш нь санаандгүй дооршлон яг л байнда живэх төх ба мань нөхөр сонсож байсан ч огт багштай тусалдаггүй. Байдал яг эвгүүтэх гэж байхад ашгүй манай мэж орж ирснээр багшигаа авархан тэр. Үлдсэн хэд ч нэлээд сууж ууж байгаад ерөнхийдөө бөөндөө унтаж амархаар болоод өрөөндөө орох ба түрүүний Сэвгийн эхнэр орондоо ороод хажууд нь нэвтэрч буй нөхөртөөгөө юм яриад л байхад нөхөр нь огт хариу өгөхгүй байх ба хүнчлийг нээгээд үзвэл Гиснээс манайхан тоороо нэм Instagram аккаунттай болцсон байгаа тул манайхан ороод гой фоллоу дараарай. Нэх удахгүй 200 мянган сабтай болох гэж байгааг манайхан мэдж байгаа шүү дээ, тий. Тийм болохоор 200 мянга хүрсэн өдрөө нэг гой асуулт хариултын лайв хийн гэж төлөвлөд байгаа. Тиймээс ярилцах асуултуудаа Instagram-аараа дамжуулж авах тул манайхан ороод фоллоу дараад твиттертэй хүлээж агаарай за. За буцаад кинонд орцгоё. Өнөөх рокер залуу унтаж чадахгүй байсан тул тамхи татгаар гарахад ангийнх нь өнөөх ганган бүсгүй цонхоороо харснаар араас нь гарахаар болдог. Рокер залууч далайн эрэг дээр очиод хэвтэж байхад багш нь төө цаанаас цагаан урт дайшинцтай өөрлөө нэрж буугаар харагдахад ёстой л нэг жоохон хүүхчиг айж үйлж бууг нь харуул багтаа энэ багшаасаа бэлгийн дарамт авч байсан л олж таардаг. Ашгүй өнөх ганган найз нь ч ирснээр мань хоёр далайн эргийн хэлсэн дээр жаал юм ярилцаад л хэвтэж харагдана. Байшин дотор өнөөх бондгор нөхөрч хөлн өвдөд бүр огт унтаж чадахгүй өөрийнхөө хөлийг цохоод ахин нэмж арх угаад ер нь л хөөрхий нэлээд л тарчилж харагдана. Багш нь ч хар дараад нэг сэрхэд өнөөх бондгор сурагч нь ирчихсэн. Би энэ дээр нэг халтар пүүс тавьчихсан уйлаад л бас л нэг өөрийн травмагаа яриад л эхлэх нь тэр. Багшаа та үнэхээр юу ч санахгүй байгаа мó те? Би бүүхэ тэмцээний сүүлийн байранд ороход та намайг алгадаад зөндөө их загинсан. Наад пүүз чинь миний тэр өдөр өмсөж байсан пүүз. Манай ядуу байсан ч гэсэн тэр тэмцээнд зориулж надад авч өгч исэн. Та намайг шийтгэж бүхэл өдөрсөн сквад суулгаснаас болоод би ийм хөлний бэрхтэлтэй болсон гэж хэлээд шууд багш руугаа алхахад саяны бондгорын орилоноор манай мижаас ирээд гайхаж явсаар доошоогоо зойрын өрөө рүү ороход бөөнл цогцос байснаар ёстой л нэг тэрүүгээр нэг орилхон тэр. Үүнийг нь сонссон рокер залууч газ гүйж очин энэ юу вэ хэн ингэсэн тэр жуу новш шүү. Тэр мөн новш бид нар шоолуулаад сургуулаас гарснаасаа болоод бидэнд өдийг хүртэл ус сансан юм бах та. Одоо тэгээд эцэст нь өшөөгөө авч байгаа юм байна л да гэд уурлаж байхад өнөөх ангийнх нь ганган нөхөр шууд зойрын хаалгыг хаагаад төгжчихэн тэр. Мэдээж л багшаасаа өшөөгөө авахаар явж байгаа л болж таардаг. Багш дээрээ очиод багшаа энийг хардаа
гэж шилээ авахд өнөөх гоо сайхны хагалгаануудынх нь үр дүн юм шиг байгаа. Зойрон түгжигдсэн мань хоёр ч хаалгыг нь гяс эвдэл багшигаа очиж шалгахад багш нь байхгүй утсаар тусламж дуудах гэсэн ч утасных нь сүлжээч мөн байхгүй бол олж таардаг. Өнөөх ганган нөхөр багшигаа тэрэгэнцэр дээр нь төрж явсаар өдөр авчирсан нөгөө жижигхэн хавцар шиг газартаа авчирээд л багшаа уг нь сурагчд нь багштайгаа уулзаад баярлалтай штэ тий. Тэгэхэд өнөөдөр бидний хинж тэхгүй байгааз бид нар бүгд танаас олж өнөөдөр ийм арчаагүй амьдарч байгаа штт гэд хэлэн яг л багшигаа түлхээд унгаах гэж байхад ашгүй манай Мижа амжиж ирснээр багшигаа аварч чаддаг. Нилээн ч ноцолдож байгаад өнөөх ганган нөхөр манай Мижа руу дайрахтаа өөрөө санаандгүй хавцлаа сунаад угчгэн тэр. За ингээд л манай Мижа ашгүй багшигаа авран гэрт нь буцаж оруулж ирээд хамаг хаалга цонхыг нь хаагаад байж байхад өнөөх рокер залуу шууд манай Мижаг цохиж унгаагаад багшигаа чирээд л өнөөх зойрын өрөө рүү яваад орчихдог. Төрүүхэн алуулсан бөөн сурагч нарын дунд цусан дээр хөвтүүлээд л таны өсгсөн гажиг ирэмдэг хүүхэд чинь энэ бүхнийг хийсэн үү? Та тэр мангас хүүхдээ болон асуудлуудаа шийдэж чадахгүй байгаа бол би өмнөөс чинь шийдээд өгье. Гуйж байна. Дараа насандаа илүү сайн багш болоорой гэдэл дээгүр нь бензин асгаад яг л шатаах гэж байхад араас нь өнөөх туулай масктай хүн гарч ирээд л шууд зовролдож эхэлдэг. Нилээн ч ноцолдож байгаад хүзүүнд нь төмөр зоогоод авах ба өнөөх туулай масктай хүн ч рокер залуугийн хоёр нүд рүү хурууга чигссээр байгаад л алчхан тэр. Энэ бүх аллахыг хийгээд байсан хүн нь яг үнэндээ өнөөх чимээгүй дуугай бүрэг ичимхийгээд байсан Жовон л байсан болж таардаг. Удаачгүй араас нь манай Мижа ухаан ороод орж ирэх ба өнөөх Жовонч түрүүхэн авсан шархнаасаа болоод ухаан алдаад л унсан байдаг. Үйл явдал бүр ихэлсэн цэгтээ ирэхэд манай Мижа энэ бүх босон зүйлсийг цагдаад хэлэн тэр Жовон л энэ бүгдийг хийсэн гэд гэрийнх нь хаягийг зааж өгснөөр цагдаа нар ч яаран сандран тэр Жовон гэх залуугийн гэрлүүн хөдөлдөг. Манай Мижагийн зааж өгсний дагуу гэрт нь ирэхэд үхээд нэлээд удсан гэмээр нэгэн эмэгтэй сандал дээр байж байх ба цаад өрөө рүү н ортол эрэгтэй биш эмэгтэй хүний өрөө гэдгийг нь хувцснуудаас нь хараад олж мэддэг. Мань мөрдөгч гайхан юу вэ тэр Жовон нь эрэгтэй хүн биз дээ гэж бусад мөрдөгч нараас асууснаар одоо л яг юу болоод байгааг жоохон ч гэсэн ойлгож авдаг. Яг үнэндээ энэ нь манай Мижагийн гэр ба энэ үхчихсэн эмэгтэй нь манай Мижагийн ээж нь л болж таардаг. Бүр цаашлан шүүх эмнэлгээс тэр үхсэн хүмүүсийн шинжилгээний хариу ирэхэд бүх хүмүүсийн үхсэн шалтгаан нь хордож үхсэн. Мөн цагдаагийн бүртгэлд эдний ангид Мижа гэх хүн огт байхгүй байгааг нь олж мэддэг. Тэрч бүхэл эмнэлэгт багшигаа асарч байсан манай хүн багштайгаа хамт алга болчихсон байна л гэх юм тэр. Мөрдөгч яаран сандран хэргийн газар ирээд харвал аяг тавгны шургуулганд нь маш хүчтэй хор байдаг ба энэ бүх зүйлсийн ард хуурамч Мижа гэх нэр өөртөө өгсөн Жовон нэртэй манай киноны гол дүрийн эмэгтэй байсныг олж мэддэг. Тэр ангийнх нь Жовон гэх нэртэй ичимхий бүрэг залуу гэдээсэн нь манай хүний мөрдөгчд зохиож ярьсан худлаа түүхийнх нь нэгхэн жижигхэн хэсэг нь байсан л гэсэн үг. Бүр цаашлуулбал манай хүн багшийнхаа төрсөн өдрийг далимдуулан багшийнхаа гэрт уулзалт зохион байгуулад ангийнхаа бүх хүүхдүүдийг хордуулж алсан л гэсэн үг. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай гол дүрийн эмэгтэй багшигаа аваад эмнэлгээс нууцаар гараад далайн эрэг дээр ирчихсэн байх ба яагаад ийм зүйл хийх болсноо дэлгэрэнгүй нэг нэгээр нь хэлж өгдөг. Яг үнэндээ энэ бичлэг дээр гарсан тэр бүх драма нь манай хүнтэй өөртөө нь холбоотой байсан л байлаа. Биенийх нь юм анх удаа ирэхэд ангийнх нь хүүхдүүд үүнийг нь үнэртэн өмдөндөө баачсан гэж шоолж багш нь ангиасаа хөөсөн. Бөөхө тэмцээнд ялагдахад загнаж зодсон. Жингээ үзэхэд хитрхи бүдүүн байна тур гэж хэлэн гидсийг нь чимхэн шоолсон. Багштай бэлэг авах мөнгө байхгүй байсан тул багш нарын баярын өдрөөр ээжтэйгээ шүнжин суугаад мэнчилгээний цаас игээд багштай өгтөл шоолсон. Энэ бүгдийг мэдсэн хөөхий зах дээр ажилтдаг ээж нь уурлаад сургууль руу очих замдаа машинд мөргүүлээд хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тэгээд саяхан гэртээ суугаагаараа өнгөрсөн. Энэ бүгдийг багштай нэг сайхан сэтгэлээ онгоод хэлчгээд манай гол дүрийн бүсгүй цаашаага ус руу ороод шууд ламаа хорлцох ба багш нь араас нь юу ч хийж чадалгүй Жовоно гэж орилсоор л хоцордог. Кадр солигдоход далайн эрэг дээр нэг ч хүн байхгүй зөвхөн багшийнх нь тэрэгэнцэр л харагдаж буугаар кино маань дуустдаг. Багш нь ч гэсэн энэ бүгдийг сонсоод тэсэлгүй манай Жовоны араас ус руу орон амиа хорлсон юм шиг байна.
Яа. Яг энэ алтан үеийн Солонгос аимшиг кинонуудын зохиол мохоол нас тасархай шүү тий. За. Тэгээд энэ болтол үзсэн бүх бомборнуудаа баярлаа. Дараагийн кино нэх удахгүй тул манайха юу их мэдж байгаа шүү тий. Сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай.